Сайн байцгаана үзэгчдээ бүтээлч гэр бүл нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид та бүхэнд энгийн хэрнээ маш үнцэнтэй амьдралын хэв маягийг сонгож гэр бүлээрээ хамтдаа цагийг утга учиртайгаар өнгөрүүлж чаддаг нэгэн сайхан айлыг онцолж байна. Энэ бол 7 хоног бүр ууланд алхахыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон гэр бүл юм. Орчин үеийн амьдрал биднийг байнга яаруулж, утас, дэлгэц, ажил, хичээлгээд завгүй хэмнэл донд хамтдаа ярилцах, энийг сонсох боломжийг маань баг багаар хумсаар байдаг. Харин энэ гэр бүл 7 хоног бүр уул ууд алхах замаар тэр бүхнээс түр холдож, бие биедээ анхаарал хандуулах, хамтдаа байх жинхэнэ цагийг бүтээж чаджээ. Намайг Амар Цагал гэдэг. Манай ам бол дөрүлээ. Эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. 2018 оноос хойш ерөнхийдөө ууланд алхаж эхэлсэн. 2024 оноос ерөнхийдөө алхалтаа ерөнхийдөө идэвхжүүлээд Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ гоё наалаг өдрийн мэнд хүргэе. Намайг Ариун Зай гэдэг. За миний хөөрөө танилцуулах. Сайн байна уу? Намайг Амар Жаргалын Алтан гэрэл гэдэг. Дөвдөх удаага ууланд алгаж үж байгаа. Гэр бүлээ хамгийн асахгүй яадаг. Засан хүн хийдэг. Жахаа гуцсагдаг. За миний хувьд бол тэгээд нэг өд 7 хоног өнжөө, 2-7 хоног өнжөө тийм алхдаг байжгаад сая 2025 он гарснаас хойш 7 хоног болгоныхоо бүтэн сайн бүрийг зөвхөн өөртөө зориулж ууланд аарч байгаа. Ууланд алхахад хамгийн гоё зүйл нь нэгт нь маш гоё цэвэр агаарт гарна. Хоёрт нь шин найз нөхөдтэй болно, хүнтэй танилцсан. Нэг үе бодвол манайхан байгальдаа ортох маш их дуртай болсон. Ягаад гэвэл одоо ингээд хүн өөрт эвтэйхөө хугацаа өмсөөл заавал ууланд алхах чинь гэл нэг тийм нөхсөр бодол өрөөсө бодож болохгүй. Би дэвтэйхөө хугацаа өмсөөл хайртай өрсөө хөтлөөл өөрт ойр байгаа уул хадаа зорход болно доо ирэхэд. цэвэр агаарт ерөнхийдөө гарах зорилготой эхлээд бол алхдаг байсан. Сүүлдээ бол нөгөө ингээ хүн байгалаар алхахаар давуу тал нь юу байж болох юм бэ гэдгийг өөрийн биеэрээ мэдэрсний учраас бусдад энэ сайхан зүйлийг мэдрүүлэхийг ойлгуулахыг л хичээж зорж явж байгаа да. Тэг эхлэл гэдэг чинь нөгөө нэг хийх ажлын 50% гэж ярьдаг штэ. За энэ 7 хоногт алхах. За гадаа арай л хүүтэн байна да. За дараа 7 хоногт болчихыг гэхгүйгээр шууд л за ингээл маргааш гарна гэсэн бол яг зориод гараад үзээрэй, байгальдаа очиод үнэхээр гоё энергийг аавна, гоё зүйлийг байгалийн сайн сайхныг мэдэрнэ. Гэртээ байгаа нөхцөлд бол нөгөө дэлгэцийн хэрэглээ гэдэг зүйл бас их байгаа даа штэ. Хүүхдүүд утас үзэн, тэгээд зурагт үзэн гэдэг амьд харилцаа арай багасдаг санагддаг. Тийм болохоор яг байгальдаа гарахад бол тэр нөгөө утас центрээ бүгдийг машиндаа үлдээгээд яг байгаль руугаа яг өөртөө ороод ингээд илүү амьд харилцаа үүсэх тэр нөхцөл боломж илүү гоё бүрдэж ирдэг, хоорондоо гоё хөгжилтэн, нийнэн, хөөцөлж тоглоно. Ууланд алхах гэдэг бол бие махбодыг чирэгжүүлэхээс гадна сэтгэл зүрхийг тайвшруулж, бодлыг цэгцэлдэг онцгой аялал юм. Аав ээж нь хүүхдүүдийнхээ хажууд алхаж, амьсгаагаа жигдрүүлэн уулын замд тохиолдох жижиг саад бүрийг хамтдаа давна. Хүүхдүүд нь ээж аваасаа төвчээр, зориг, байгальд хандах хүндлэлийг алхам тутамдаа суралцна. Уулын замууд өксөх тусам амьдралын утга учир илүү тодорхой болдог мэт. Харин оргилд хүрэх мөчид хамтдаа баярлаж, нэгнээ урамшуулж, бид чадлаа гэж хэлэх тэр мэдрэмж бол гэр бүлийн холбоог улам бат бөх болгодог нандин агшин юм. Байгальдаар тэр дундаа ер нь алхана гэдэг маань ер нь бол 90% булчин ажиллаж яадаг. Тэгээд ер нь байгальдаар явахаар одоо энэ модо ийм учиртай, энэ цэцэг ийм учиртай, энэ шувуунууд хоорондоо ийм ижил төстэй. Энэ бол хэрэм ингээд юугаараа самарны боргоцоогоор хоололдог. Гэт энэ байгальдаар байхад танин мэдхийн мэдээллийг л их хүүхдүүдэд хичээдэг, өгдөг дээ. Хүүхдүүд агаарт авч гарах нь нэгдүгээрт бол одоо энэ утааны улирал эхэлж байгаа энэ үед бол уушгийн цэвэрлэхээс гадна нөгөө сүүлийн үеийн хүүхдүүдэд энэ дэлгэцийн хэрэглээ гэдэг зүйл нэлээ ихсэж байгаа. Тэгээд тэрнээс нь утасны хэрэглээр, дэлгэцийн хэрэглээс нь ингээд багч болтгоо ингээд холдуулах зорилготой бас хоёр дахь зорилго маань бол бас тийм байдаг. Хүмүүс тэгээд хүүхдүүдээ бас агаарт авч гараад хоорондын амьд харилцаан дээр илүү гоё анхаарад явуул ирэн зүгээр те. Энэ гоё гацуур биш те. За та хоёр гоё гацуурын хажууд зогсчих ээжин зургийн дараад.
яат юм болоо. Ааха. Ингээд дундаа хатаасан байдаг. Энэ дундаа цаа агаагүй гэж цагаахгүй ингээд хийвээ мөх ногоо. Ааха. Хоёр хүүгийн хувьд ууланд алхах нь амралт бус. Эрүүл дадал, өөртөө итгэх итгэл, байгальд хайртай болох суурь хүмүүжил болж төлөвшөж байна. Тэд гүйж, тоглож, асуулт асууж, заримдаа дуугийнхан бодол тавтана. Энэ бүхний дунд ээж аав нь хүүхдүүдийнхээ дотоод ертөнцийг илүү сайн ойлгож, үгээр хэлэгддэггүй мэдрэмжийг нь анзаарч сурчээ. Алхахын хамгийн нэгдүгээр зүйл бол ерөөсөө гутал. Гутал тийм зориултын одоо тийм арзгар гулгахгүй байх нь хамгийн нэгдүгээр чухал зүйл. Тэгээд цаашлаад 2 3 явах юм бол мэдээж үүргэвч буюу цүнх тэгээд таяг одоо алхагч хүний хамгийн нэгдүгээр зүйлүүд. Тэгээд одоо цаашлаад хүн өөрөө ингээд алхалт авиралт юмдаа дурлаад явах юм бол хувцас одоо тэгэл нэг мэтгэл тэгэл ер нь баг багаар ингээд цуглуулаад энэ нэг удаагийн авиралтанд явхад ийм хэрэгтэй юм байна, ийм авах юм байна гэж явхад тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам ер нь тэгээд болцсон байдаг дөө ер нь. Хүүхдүүд нөгөө нэг ингээд ээж аваасаа холдоод нөгөө дур мэдээд гүүх гэдэг асуудал ч юм уу те. Тийм байгаа болохоор за бүүж хариалгүй л яах вэ? Тийм болохоор бас нөгөө газар доор юу байна, ойр хамт чинь саад юу байна. Тэр бэрхшээлийн үеийг ингээд харах бас тэр дадлыг бас хүүхдүүдтэй хийлээд Хүүхэд нөгөө нэг эрсдлийг сайн тооцоолж мэдэхгүй гэдэг утгаар нь ч юм уу. цаа үлдсэн сануунд хэлэх нь бас чухал. Хурууны боол буюу ширхны лент те. Ширхны лент тэгээд ингээд өвчин намдаах юм одоо энэ ходоод гидсний юм. Тэгээд одоо энэ хүнтэй мод тэгээд энэ нөгөө тэгээд зүү бинт одоо энэ нөгөө гавар энэ төр гээд ер нь бол ингээд анхны тусламжийн үед хэрэг болох бүхэл юм ингээд нэг нь аваад явж байдаг. Ууланд алхах нь гэр бүлд дараах олон ач тусыг авчирдаг. Биеийн эрүүл мэндийг дэмжиж, дархлааг сайжруулна. Стресс ядаргааг тайлж, сэтгэл санааг тогтворжуулна. Хүүхдүүдийг хөдөлгөөнд дуртай, байгальд ээлтэй болгон төлөвшүүлнэ. Хамтдаа ярилцах, сонсох, ойлголцох боломжийг бий болгоно. Гэр бүлийн дурсамжийг алхам бүрээр бүтээн. Энэ гэр бүлийн хувьд ууланд алхах нь зүгээр нэг төлөвлөгөө бус амьдралын хэмнэл болжээ. Би аав ээжтэйгээ ууланд алхахад хамгийн тийм хөгжилтэй зүйл нь бол хоорондоо ярилцах. Жишээ нь мод, мөчөөр, амтан, жимс, цэцэг энэ төр гээл маш олон зүйлийг ярилцдаг. Би одоо уулан дээр гарчаад тэгээ амар ялсан юм шиг маш гоё мэдрэмж төрдөг. Би хаарсан, сонссон бүх зүйл найзууд дээр очиж сургуул гэрийнх нь гадаа ч юм уу хамт тоглохдоо үргэлж тэр мэдээлэл хуваалцдаг. Надаа тэр ингээ гал мал гарлаад тэдэн газар шатлаа устлаа энэ тэргээд гарахад надаа амар муухай мэдрэмж төрөдөг. Нөгөө хүмүүс байгалаа хамгаалахгүй амьтаа устгаад мод устгаад байдаг. Одоо ингээд жишээ нь хүмүүс гудамжаар явж ий гэж бодъё л та. Тэгэхэд нөгөө хажууд нь хүмүүс байхгүй хог ээждэг ойр хавьд нь хогийн сав байхгүй. За яаж тий. Хүн байхгүй байгаа юм чи газар хайчигээ хайчдаг. Ойр хавьд ч хүн байхгүй байсан ч гэсэн хогийн савыг хайж олж заавал хогийн савнд хийгэрэй гэж зүйлмэр. За одоо нөгөө хүн байгальд гараад явахаар одоо хамт явж байгаа ч юм уу хүнийг одоо нөгөө шууд ихэнд нь алдаа чи байгальд явж байгаа юм чи тавих татахгүй болохгүй гэх одоо юм уу жоохон бүдүүр зүйл болно шүү дээ. Хүний ихэнд татсан зүйл бол. Тийм болохоор хүн одоо ингээд тамхи татсан байлаа гэхэд тамхиа ингээд бүрэн унтраах ч юм уу те. Ил задгаагаал төлөхгүй аль болох төлөхгүй байхыг хичээ. Тэгээд ер нь байгальтайгаа ер нь өөрөө зөв харьцах, зөв яана гэдэг чинь ерөөсөл хог тарихгүй байх, ил гал төлөхгүй байх л зүйл. Хүүхдүүдэд бол ингээд үгээр ингээд хилээд яагаад байхаасаа илүү нэг өөрөө үйлдэлээрээ ингээд үлгэрлэж үзүүлэх чухал юм байна гэж хардаг да. Бид хэд ч одоо ингээд тодорхой хэсэгт буугаад
буудлаа, цай ундаа уун. Тэгэхэд нөгөө нэг хогийн юугаа хогоо байгальдаа үлдээж авахгүй байгальгүй бидний мөрд үлдэх хэрэгтэй. За өнөөдөр ингээд жишээ нь ингээд одоо ийшээ ингээд одоо Тэмээ хаад ингээд орно гэх юм бол халдаа 3-аас 3.5 км ч гэдэг юм ингээд явлаа гэхэд одоо дундаа энэ байгалийн одоо нэг саад хөшөл зөндөө багш мод унсан ч юм уу хадчлуу те энийг ингээд тойроод явна дэмжаад дээгүүрэн дамжаад гарна. Тэгэхээр яг бас хүний бие тодорхой хэмжээний нөгөө ядрал мэдрэгдэн. Тэнгүүд одоо юу гэж миний хүү одоо ийшээ нэг 300 м ч байна тийм үү. Одоо тэр уулын оройн харагдаж чинь ч гэдэг юм уу. Ингээд нөгөө юугаараа урамшуулад хүүхдийг ер нь бол нөгөө урамшуулахаар айгу одоо нөгөө ядарсан ч ядраагүй юм шиг тийм нөгөө урам авч сэргэлт урдаа авдаг. Уулан талхах ч юм уу ингээд гүүх одоо ингээд байгальдаар гарах зүйлийг ингээд ер нь хоош нь тавиад байдаг. Ер нь бол санаа нь бол байгаад байдаг. Тэнгүүд яг нэг үйлдэл болгох нь ингээд айгу хоцрогдсон бол хойшлогдсон бол байгаад байдаг. Одоо өнөөдөр би нэг хүнд ингээд хоёулаа маргааш уулан талхая гэж санал тавихад тэр хүн наана заа гэж хэлж байгаа ч гэсэн цаанаа бол надтай хамт явах гэж байгаа гэсэн хандлага байгаад байдаг. Ерөнхийдөө бол энэ хүн намайг хамт авч яваад ингээд ууланд гарах гэж байгаа шүү. Одоо надад ингээд нөгөө гой сайхныг мэдрүүлж байгаа шүү гэх ойлголттой авахаасаа илүүтэй би энэ хүнтэй ингээд цуг явах гэж байгаа гэдэг хандлага ер нь хүмүүст байгаад байдаг. Тийм болохоор энэ хүн болгон одоо ингээд янз бүрийн ажил мэргэжилтэй байгаа ингээд ер нь бол баашингаас баашингийн хооронд л ингээд амьдарч ажиллаж байгаа. Өдөр нь ингээд ажиллаж оройн гэртээ очиод ингээд тэнгүүд хүмүүс амралтын 2 өдөр зарим нэг ажлын ачаал юунаасаа болоод ингээд амарна гэртээ байна. Одоо гэртээ ингээд нөгөө арай юу гэдэг нэг өдөр нэг цаг ч юм уу ингээд илүү унтах нь баг илүү амралт болно гэж үзээд байгаа шиг байгаа. Тэнгүүд яг ингээд гой сайхныг мэдрээд ингээд байгальд гараад нэг 2-оос 3 цаг за хүн одоо утсыг бол одоо юу гэдэг зураг бичлэг хийх гэж л ашиглах байх. Түүнээс одоо уулан дотор явж байгаа шууд Facebook ухаад байх хүн бол байхгүй. Тэгэхээр ингээд утасны хэрэглээ те ингээд орчны чимээ ингээд бүх юмнаас тасраад хүн ингээд нэг 2 цаг орчим ингээд алхахад бол айгүй ингээд нэг тайвширлыг олоод олдог. Тийм болохоор энэ залуу гэлтгүй ер нь бол хүн болгоныг ер нь бол ингээд гэр бүлтэй хайртай байгаад гэр бүлээ үр хүүхдүүдээ аав ээжтэйгээ ингээд хэн бүхэнтэйгээ ингээд байгальдаа гараад алхдаг байгаарай. Заавал ингээд ууланд очиод ингээд нөгөө өндөр ачаал өгөөд амсгаатаад явна гэхээсээ илүү тэгс замч байсан. Ер нь бол ингээд эхлүүлнэ гэдэг нь л айгүй их давуу тал шүү. Тэгээд алхдаг байгаарай л гэж яриад байна. Нэгэн өдөр тэгээд бид нэр гэр бүлээрээ явж байгаад маш их ундааны сав байжсэн. Тэгээд уул нь бол хажууд нь амар том хогийн сав бэж байсан. Тэгэхээр бид нэр байгалаа хамгаалахын тулд тэднийг бүгдийг нь дүүгээ хогийн савнд нээсэн. Тэгээ маш их гоё мэдрэмж төрсөн. Нэг шууны ууланд явж байхдаа шууны уу хасан. Шуунууд амьддаг эцэг мод тэгээ өнөг хамгийн гоё. Тэмээ хад маань ерөөхдөө бол нөгөө байгалийн тогтоц айгүй гоё. Тэгээд тэнд байгаа нэг зүрхэн хаалт энэ хаарснаа тавиад гоё. Тэгээд нөгөө хүүхдүүдтэйгээ ирэхэд бас айгүй маршрут богино. Замын саад бартаа бага. Тэгээд өгсүүр нь айгүй тийм хит огцсон биш. Гоё яг нормалны гоё жиг зөөл алхаагаад тэгэхэд айгүй гоё амаа. Байгальдаа гараад хүүхдийнхаа ингээд халуун гараа сатгаад ингээд явах тэр мэдрэмж бол үнэхээр гоё. Хүүхдүүдийнхаа ингээд сонирхсан асуултанд нь хариулаад, хоорондоогоо ярилцаад, шин зүйлийг мэдээд, сураад явхад маш гоё. Нэг одоо ингээд энэ газар руу хэд ирэх болгондоо л өөр мэдрэмжийг авдаг. Хүүхд ингээд жоохон шантарх гэж за одоо нэг жоохон амрал даа ч гэдэг юм уу те эсвэл амьсгаатай байна гэх нэг жоохон хоошоо суух гэхэд үгүй бид нарт ингээд зорьсон зорилго байгаа те. Яг хөө ингээд ерөөсөө амрахгүй ингээд тэр хадан дээр очин гэсэн юм бишээ дунд нь ингээд тодорхой циклд нь амраад явна. Тэгээ бус үедээ ингээд алхаад халтынхаа ингээд темпийг тааруулаад явна. Ингээд ерөөхдөө нөгөө тийм зориг хатуучлыг бас давхар суулгахыг зорддог та. За ууланд алхахын чухал зүйл бол маш их л дээ. Ер нь бол одоо хүн дуужилтай болон төсвөртэй болон цагийн менежменттэй болон нааш нөхөдтэй болон танилын хүрээлээ гэх юм тэгээд эрүүл мэнд одоо юуны эрүүл мэнд тэгээд ер нь бол давуу зүйл их олон л доо.
Өөр нь бол ууланд алхахад дээшээ өгшгöd л маш их хэцүү байдаг. Уруутахад амар хэцүү бол биш. Ганц хэцүү юм нь бол гуулгаж унах. Ууланд уруутахын тулд таягаа сайн тулах хэрэгтэй. Тийм зориултын уулын гутал өмсөх хэрэгтэй. Энэ ууланд алхахад маш гоё цэвэр агаар авч гой зүйл үзэж маш хөвгөлтэй байдаг шүү. Ууландаа алхацгаая. Бүтээлч гэр бүлтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй.